За байна уу. Өрөөмөнд хүргье та бүхэнд. За дуу шүү байна уу? Манайх нэг байна байхгүй гэд хэлэтгэж. За дуу шүү байна уу манайхаа? Сайн уу? Дуу байна уу манайхаа? Дуу байвал дуу байна гэд хэлэтгэж. Зүгээр байна чинь те. За та бүхэнд энэ өрөөмөнд хүргье. Жохоо мэдээлэл хийх юм. Тайлбар гэсэн. За тэгт сайхан 100-ны сайхан их сарын сайхан орой болж байна. Тэг та бүхэнд өрөөмөнд хүргье. За дуу зүгээр байна гэсэн те. За нэг 2-3 хоногийн өмнө Монгол улсын хурц арслан Дэмүүлгэн барилдаанд бас наадмын сорилго барилдаан болж өндөрсөө. Нөхөө барилдаанд бас өөрөө бас ач холбогдол өгч бас наадмынхаа өнгийг сорих бас одоо томцолтой хүчүүдийнхээ оролцоог бас хангах зорилгоор нөхөө барилдаанд барилцаа. Тэгээд 5-ын даваанд улсын чинь сосроо урмыг амлж аваад бас бүтээрээ хувьд сайхан барилдаа өрнөөд үзүр дээр нь бас нэг барилдааны өнөхний оцтой бас нэг онцгой зүйл хийсэн байна. Тэгэд барилж явах үедээ бас заримдаа санаадгүй зүйл бас гаргачтیں۔ Биений хувьд одоо гаргацсан байдгийн. Тэгээд тэрэндээ бас дараа нь бас санаа зовх ичих зүйлүүд бас гардаг. Тэгээд түүний адилаар бас сосроо өрөндөөтэйгээ барилдаад унахтаа бас доороос нь түлхсээ. Тэгээд үүндээ олон сосроо өрөм дүүгээсээ болон Монголынхаа бүхд хайртай ард түмэн одоо бүхий шинтэн үздэг үзэгч та бүхнээс хүлцэл өчьё. За тэгээ энэхүү барилдааны гэмээр бас Монголын үндэсний бүхий холбоо энэ сахилгын хариуцлагын зөвлөл одоо хуралдаар оролцуулаад намайг одоо 5 сараар барилдах хэргийг төлөвлөсөн юм байна. Би одоо 2 өдөр хөдөө яваад ирсэн чинь одоо энэ зүйл болжээ. За тэгээ өөрийгөө хүмүүрч хамгаалах гэснээсээ илүүтэйгээр энэ сахилгын ёс зүйн сахилгын хариуцлагын зөвлөлийнхэнд одоо бас хандаж энэхүү одоо 5 сараар ирэх гэсэн бас нэг иргэн хараач төрийн наадам маань болох гэж байна. Тэгээ бас дор өрнөл хүн болгон одоо төрийнхөө наадамд бэлдэж бүхтэн одоо жил итгэл одоо бүхэл хүний бас спортын амьдралаа зориулж одоо энэ үнэхүү наадамдаа одоо бүх сэтгэл зүрх бүгдээ гарч бэлддэг. Тэрний адилаар бас одоо ингэж бэлдэж одоо бас төрийнхөө наадамд барилдах энэ сайхан торгон мөчтөр өөрөө бас тоогүй зүйл хийсэн байна. Тэгээ та бүхнээсээ бас дахин хөлжил өчьё. Энэхүү 5 сарын шийтгэлээ бас харж өгөөч гэж сахилгын орооныхондоо бас хандаж өөрийн биеэр одоо бас үйлдэл бичиж маргаашнаас хөргүүлэхээр гэж сууж байна. Тэгэд за ийм байна. Тэгэд сошиалор бас намайг өмөрж Монгол бүхөөс хайрлж хамгаалах тал дээр нутаг усныхаа маань намайг таньдаг хүмүүс маань одоо бас
2 өдөр бас талцаж байгаад миний хувьд бас жоохон сэтгэлээ бас жоохон эмдэг байна. Тэгээд та бүхэн маань бас Монголын үндэсний бүхий холбоо зөвхөн одоо бүрүү давг гэдэг бүхтэй бас одоо ингээд талцаад байгаа мэтэр бас ингээд сошиалороос янз янзын зүйл болоод байна. Тэгэхдээ энд би бас зөв бас тайлбар өгье гэж бодоод энэ хөл лавь хийж байгаа маа. Тэгээд биний хувьд бол одоо Монголын үндэсний бүхий холбоо маань одоо зөвхөн бүх бүрүү давг гэдэг бүхтээр бол одоо бас тэгж фокуслуулж заавалчгүй одоо тэгж дарж яахсан юм бол нэг жирхэж байхгүй. Бид нар бол одоо зөвхөн ойлголцоол одоо явдаг. Би ч гэсэн одоо Монголын үндэснийхээ бүхий холбооны энэ үйл ажиллагаа энэ зүйлд одоо оролцоол одоо барилдаал одоо өөрийнхөө одоо бүтээгдэхүүнийхээ дасгалжуулагчийн ажлыг хийгээл ингээд оролцдог. Тэгээд удаа дараалан ёс бүс зүйл ингээд гаргасан байна. Тэгээд энэ заалтуудыг үндэслээд одоо ингээд 5 сараар эрхийн маань бүтүүлж байгаа юм байна. Тэгээд би өөрийгөө бас өмөрч яснаас илүүтэйгээр бас одоо сахилахын юм хороо гэд тусдаа одоо бас энэ үндэсний бүхий холбооны бас нэг юм одоо байдаг. Тэгээд энэ маань одоо бас нэг жоохон ажиллаа зүг хийсэн байх. Тэгээд миний хувьд бол одоо өөрийгөө зөвтгөж уруудсангүй. Би бас нэг болчмог өгүүлэл гаргасан байна. Тэгээд бас ахин энэ төрийн наадам маань одоо сар өргөө хугацаанд болох ч байна. Тэгээд та бүхэн бас энэ нэг шийдвэрээ бас нэг эргэж хараач ээ. Бас талцал тэмцэлгүй төрийнхөө наадамд бас нэг сайхан барилдах боломжийг минь хангаж өгөөч гэж хүссэн юм аа. Цөөхөө нэг минутын иймэрхүү тайлбар хийх гэсэн. Тэгээ миний хувьд бол одоо 2003-4 оноос хойш одоо үндэсний бүх гэдэг зүйлээр одоо 100% гэж үзэх юм бол 100-200% өөрийгөө одоо дайчилж идэв хүртэл одоо барилдаж бас олон сайхан өөрийнхөө хувьд олон сайхан амжилт үзүүлж тэгээд одоо ингэж явж ирлээ. Тэгээд энэ дунд нь одоо нэцэж ухарч буцаж зүйл байсангүй. Тэгээд зөвхөн бүх Монгол бүх гэдэг энэ зүйлээрээ амьдарч энэ зүйлийнхаа төлөө өдий хүртэл бас бэлтгэл сургуультаа хийж бас одоо томцолтой бүхийнхаа одоо үүргийг гүйцэтгэж олон цагаан залуучуудыг бас энэ бүх гэдэг зүйлээр бас сайхан хичээлж энэ зүйлийнхаа төлөө бас тууштай байж энэнийхээ төлөө бас ингээд өөрийнхөө зорьсон зорилгын төлөө одоо бас оргилд нь хүрэх энэ зүйлд бас өөрийгөө үлгэр дуурайлж байгаа болов гэж бас далаад тусал нэмэр болж байгаа болов гэж бас бодож өгдөг юм аа. Тэгээд ийм байна. Тэгээд миний хувьд бол одоо бид нар бас талцаж бүх гэдэг зүйлээрээ талцаад нэг нэгээ муулах нэг нэгээ одоо ингээд янз бүрийн ёс үсгээр хэллэх энэ зүйл дээр бас хэрэггүй үстэй. Тэгэхэд Монгол бүх үл үеийн үед надтай надгүй тэрнтэй тэрнгүү хүчээр үеийн үед үргэлжилж явна. Тэгээд үеийн үед нь төрийн наадамд сайхан залуучууд үнэн хүчээ үзэж сайхан зодголж төрийн наадамдаас өөрийнхөө хэр хэмжээтэй байгаа гэдгээ үзэгчтэй мөн ард түмэндээ үнэлүүлээд тухай амжилтаараа цулан өрмөө аваад ингээд сайхан Монгол бүхэл үеийн үед сайхан үргэлжлээд явах хаа. Тэгээ миний хувьд бол одоо наадмынхаа одоо бэлтгэл Тарангай аймгийнхаа бүхлэг дивжинийхаа бүчүүдийг ахлаад одоо ингээд наадмынхаа бэлтгэлд ингээд гарч ийн. Тэгээд наадмаараа одоо сайхан барилцах дор өрнөл одоо хичээж олон сайхан залуучууд маань одоо бас өөрийгөө одоо хичээж барилцгааж байна да. Тэгээд энэ Монголын үндэсний бүхий холбоо зөвхөн Бүрүдав гэдэг хоёр хүн хоорондоо одоо бас муудалцаад байгаа зүйл биш шүү. Тэгээд бас өөрөө одоо энэ болчмгүй зүйл хийсэн байна. Тэгээд энэ дээр минь бас энийг минь харж үзээд бас төрийн наадамд маань бас барилдах эрхийг минь бас харж үзээч гэд энэ ёс зүйн хорооныхоо сахилгын ёс зүйн хорооныхондоо бас нэг юм тайлбар хийж байгаа маа. За комент харъя. Тэгээд намайг одоо
өмөрж хамгаалж зөвхөн намаа гэхгүй Монгол бүхөө одоо хайрлж хамгаалж байгаа Монголынхоо одоо нэг сайхан түмэндээ бүгдэнд нь одоо Монгол бүхчүүдийнхаа нэрийн өмнөөс та бүхэндээ бас баярлж явдсан шүү. Тэгээд та бүхэн минь байгаагүй бол та бүхэн минь одоо Монгол бүхөө ингэж дээдлж хүндэлж дэмждэггүй байсан бол бид нар ч одоо хаана яаж явах вэ гэсэн нь бол бас хэцүү байх. Тэгээд та бүхэн минь байгаа учраас бид бүхэн бас хичээж бэлтгэл сургуультаа тогтмол хийж олон жил бас форум барьж олон жилийн бас өггүй хөдөлмөрөөр та бүхэндээ бас зөвлөгөө ногоон дэвжэн дээрээ хэд тавыг үзүүлж бас нэг сайхан барилдахыг хичээдэг. Тийм бүхчүүд маань тийм шүү гэж хэлье. За тэгээ миний хувьд бол бас одоо бас ёс бүх үг хэлсэн байна гэд. Тэгээд тухайн үед бол би бол одоо хаяа барилдаж явах явцдаа бол одоо жоохон тийм характерын юм гаргачаад байдаг. Тэгээд тэр мэн одоо санамсаргүй болчиход байд юм аа. Тэгээд үүндээ бол одоо хөлцөлөгчий. Тэгээд та бүхнийгээ одоо чилээж исэн бас жоохон бухимдуулсан сошиалор нийгмээр жоохон ингээд миний талаар одоо ийм бухимдалтай байсан бол та бүхнээс бас үйлчлэл хүсье. Тэгээд та бүхэн минь тайм хүлээгээрээ гайгүй бах байлгүй дээ. Одоо тэгээд ямар нэгэн бас хүнийг гимтээж бэртээх. За тэг ямар нэгэн хүн дээр бас гомдол санал ингээд ирээгүй юм чинь бас гээд найдлага байна. Найдаад бас энэ хүү лайв хийж гинэ. Тэгээд за тэгээд ганц нэг комент уншия. Ойрлаймаа вигээгүй бас нэг жоохон эвгүй байна. За дэмжиж явдаг шүү. Баярлалаа. Тэгэд дэмжлэг та бүхний минь байгаагүй бол Монгол бүхчүүд маань одоо бүх гэдэг зүйл бас байхгүй шүү дээ. Тэг жудагтай байгаарай гэдэг. За харин жудагтай байхын талаар бол өөрөө айгүй хичээж зүтгэж яваа. Тэгэд жудаг гэдэг зүйлийг бол айгүй том зүйлээ. Тэгэд энэнийг 100% биелүүлж явна гэдэг бас хэцүү юм шиг байлаа. Тэгэд ямар ч байсан жудагтай байхыг өөрийнхөө хувьд бол 100% дайчилж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар бас нэгийгээ сошиалоор бас яллаж тийм ийм чи тэгдэг ингэдэг гэд бас олон хүмүүс янз бүрийн юм ярьдаг. Энэ дээр бас үнэхээр бас өөрөө саран зодгны шинжигнээс хатгалцаж бас нэг бүгдээ барилж үтсэн хүн энэ зовлон ойлгож энэ дээр бас хариулт өгөх баха. Тэгээд би бол одоо ямар ч байсан өөрийгөө бол одоо цаашдаа байнга хичээж хянж ингэж явах болно гэдгээ хэлье. Тэгээд олон бас дэвжээний шавнар маань олон бүхчүүд маань бас бэлтгэлээ хийж байгаа учраас бас багш тасгалжуулагч хүний хувьд бас нэг заримдаа бас зайдгийн багийнхан за тэгээ үзэж байгаа үзэгчтэй хаяа бухимдуулдаг байж магадгүй бас зөвлөгөө өгөх орилгох гашгарах зүйл бас гардгаа. Тэгээд тэр болгоны юм нь бас зүгээр ойлгож бас спортын зөв тэмцэл хор шар шүү гэдгийг бас ойлгоосой гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгээд заримдаа бас тэрийг маань ойлгохгүйгээр буруу тийш нь мөршигдөх хүмүүс бас нэрсэр байд юм аа. Тэгээд явандаа ойлгох үстэй. Тэгээд нэг залуугаас тэр бас буруу зуруу юм их хийгээд унахад хэвдээд харнаас сандарсандаа бас хаяа очиж бас зөвлөгөө наанаас нь орилж гашгирч бас жоохон бухимдуулдаг байж болно. Тэрийг минь өөрчлөнө өстэй. Тэгэд за тэгээд очихондоо нэг иймэрхүү байна. Тэгээд ер нь жаягдгийн багийнхантайгаа би бол ер нь их өөрийгөө болоод хүндэлж харьцдаг гэж дотроо бол боддгийн. Тэгээд би одоо засуулуудаа одоо ингээд барилдахад бүхчүүд маань чагсаад гарцсан байхад одоо бүх засуулуудтайгаа бүгдэнтэй нь очиод минь тус мэдээд гараа бариад ингээд цаашаагаа одоо чагсаалтаа ордог. Тэгээд энийг маань бас дуурайгаад бас олон сайхан бүхчүүд маань барилдахаасаа өмнө одоо энэ засуулуудтайгаа бас сайхан гар барьж ингэдэг болж байгаа, хоногшж байгаа гэж би бол өөрийгөө ингэж бас боддог. Тэгээд би бас одоо залуу жоохон хүүхэд байхдаа одоо нөгөө манай танихаа мэдхгүй байх үедээ бас ганц нэг засуулуудтайгаа хаяа бас ингээл намайг одоо нөгөө загнаад байна, ингээд байна гэл ингээд тэгдэг байсан байж магадгүй. Одоо ер нь сүүлийн үед бол одоо бас
тэр тал дээрээ бол айгүй өөрийгөө бас хянж харьцдаг болсон. Тэгээд засуулууд маань JD-ийн багийнхан маань одоо Монгол бүхийг одоо эхнээс нь дуустал нь одоо тэрд шүүж одоо загнахтаа загнуулж одоо янз бүрээр хэлүүлэхтэй хэлүүлэн бүхтөө дайруулж унгаах гэл зөндөө бол асуудал байдаг. Тэгээд тэр болгоныг маань тгсээд өнгөрөөд чимээгүй бас Монгол бүхий тэр барилдааны бүхчүүдээс илүүтэйгээр бас хячаалттай ажилтдаг хүмүүс бол одоо JD-гийнхан байдаг. Тэрийг бол би 100% ойлгодгоо. Тэгээд аль болох бүгднтэй нийвтэй найрамдалтай байхыг хичээдэг. Тэгээд хаяа бас буруу зүрх ойлголцол бас тэмцэл донд гарчих юм аа. Тэгээд тэрийг минь бас жоохон тэр минь гараад бас наашин цааш нь ингээд одоо бас олон тэмдэглэл бүртгэгдсэн юм шиг байна. Өөрөө бол одоо тэрийг бол би бол анзаарч мэддэггүй байж байгаад иймэрхүү зүйл болчлоо. Тэгээд цаашдаа бас энэ JD-ийн багийнхан энэ цахилгын хорооны зөвлөлийнхэн маань за тэдэн сануулгатай бай шүү. Чи ингээд дээ шүү, тэгээд дээ шүү гэж цаг тухай үед нь бас мэддэгдэж хэлж байвал бүхчүүд маань бас алдаа засаага хүн бас хэлхээснээс цаасан дээр бичгээснээс хүн хэлхээснээс гээд сайхан үг байдаг. Тэрэн шиг бас засаа залруулад явчих. Биднэрт бол бүрэн боломжтой. Тэгээд бас ингээ сайхан урдаас одоо харцаасан сайхан залуучууд барилдах гад ингээ ярьж байгаа. Нэг мэтгэд одоо дунд нь ороод пижигнээд одоо бас өөрийгөө бас заримдаа бас нэг 10 жилийн өмнө 20 жилийн өмнө гişгээ одоо ингээ та эмоцтой барилдчих юм аа. Тэгээд гаргачих энэ бол маань бол одоо зөвхөн спортын тэмцэл бүхний одоо тухайн процесс болж байгаа л зүйл шүү. Тэрнээс одоо миний айш зан за тэгээд цаашдаа одоо хувь хүний асуудал маань бол одоо тийм биш ээ. Яг надтай нөхөрсөн найзалдаг, надтай ойрхон байдаг хүмүүс бас нэг 2-3 үг солилцож үзсэн хүмүүс бол таны одоо дивжин дээр гараа барилдахдаа та бол шар эсрэгээрээ хүн байна гэж надтай бол тэгж хэлтiin. Тэгээд ямар ч хүмүүстэй бас сайхан ямар сэдвэр ярилцахад би бол чадна. Тэгээд ямар ч хүн зөвлөгөө өгөөд ямар ч хүнийг бас урмаар тэтгээд надад бас сэтгэхэд ирэх юм бол миний хувьд бол заавалч хүн отог ус гэхгүйгээр залуучууд бол зөвлөгөө зөвлөмжөл өгөхөд бэлэн байдаг. Тэгээд зарим нэгэн залуучууд нь ч гэсэн өгдөг, тэрийг бас мэдж байгаа хөө. За өөр сонь сайхан юу байцгаана. За тэгээд та бүхнийгээ бас сошиалоор жоохон бухимдуулсан да. Үнэхээр бас жоохон сэтгэл жоохон дундуур байна. Тэгээд уушлаарай. Тэгээд төрийн наадам маань удахгүй болох ч байна. Бүгдээрээ бас тэмцэлгүй сайхан төрийн наадмаа сайхан үзэж олон сайхан аав өвгтүүдийг бас сайхан томцолтой золгооч гэсэн сайхан барилдах тэмцлийн сайхан энэ сайхан бүхийг сайхан харахыг бид бүхэн хүсэж байгаа. Тэг та хүн ч хүсэж байгаа. Тэрийг биелүүлээд хүн болгонд ордороо бас одоо үед бол одоо цагт бэлтгэлдээ гарч ийм хүн болгоо дундаж хөвтөх ууж идэхээсээ хүртэл ингээ хянцсан одоо яг ийм үедээ тэгээд бүхний хувьд бол одоо сүүлийн сар гэдэг бол одоо тулцсан л одоо бэлтгэл сургалт одоо бүх юм одоо хяналтандаа оруулсан. Одоо яг л ийм л үе. Тэгээд ийм үе дээр нэг иймэрхүү зүйл гаргасандаа бас дахин хөлзөлөгч байна. За өөр чин юу лээ. За тэгээд хамгийн гол нь цахилгын хариуцлагын зөвлөл маань 900 цахилгын зөвлөл маань одоо бас энэ юугаас эргэж нэг хараач ээ. Тэгэхэд буруу зүрх ойлголцсон бол ойлголцол үүссэн байж болжгүй. Тэгээд энэ дээр маань бас ахин бас харж үзнэ үү гэж та бүхнээс бас хүсэж байгаа шүү. Тэгэхэд би бол одоо тэр маань намайг ингэсэн байна. Намайг ингэж ахад тэгээгүй байна. Би одоо зөвхөн тэгсэн чинь тэгсэн байна гэдэг одоо тийм шалтар ултар юм ярьцгаагаад явах вэ. Тэгэхэд би өөрөө заримдаа бас өөрөө мэдрэлгүй хаяас нэг тэмцэл дунд янз юм гаргацдаг бол би бас мэднэ. Тэрэндээ бол бас хариуцлага хүлээх бэлэн байдаг. Тэр нь бол тэгээд бүх өргөө болон зүлэг ногоон дэвжин дээрээ гараал одоо тэгэл одоо амьдрах өөрийнхөө одоо бүхэл амьдралыг энэхүү зүйл зориулж байгаа болохоор ер нь бүхэн өргөнд одоо ингээд олон жил барилцсан бүхчүүд тэр дээгүр байгаа бүх үзэгчд
одоо муулж гин үү, сайлж гин үү, магтж гин үү, яаж ийж гин бүгд одоо 5 метрхүүгээрээ мэдрээ сурцсан байдیں۔ Дөө тэгээд ер нь бол одоо бие барихгүйгээр тэгэл ойлгоол ухаарал тэгэл явдаг тий. За тэгээд одоо бүгчүүд маань ер нь одоо бас нэг сайхан сахлах баттай тэгээд бас сайхан барилтаа үзүүлээд үзэгч түмний орон хурц барилтаа үзүүлээд олон сайхан томцолтой бүгчүүд гарч ирвэл одоо бүгчүүд үзэгчд маань оцох дуртай байдаг. Тэгээд тийм олон сайхан залуучууд гарч ирж байгаа. Тэгэд за тэгээд та бүхэндээ энэ хүү тайлбарыг маань бас хүлээж авч үзэж бас надтай скормыг байсанд баярлалаа. За энэ хүү лайв одоо ингээд хадгалчихъя. Тэг тааш нь түгээгээд шеэрлээд явчихорой манайхаа гэж хүсье. За тэгээ наадмаараа сайхан уулзцгаая. Баяр наадам маань болох чинь. За тэгээ бас нэг хөвгөнийхээ хөвгөөс за энэ баяр наадам болох ч байгаа хичээл сургууль тус болох ч байгаадаа холбогдуулан хөдөө орон нутгийн маань замд бас зам маань одоо бас нэг хөдөлгөөн үүссэн байна. Тэгэхэд хариуцлагатай, үр хөвгтэй, хайртай дотныхоо хүмүүстэй явахдаа, энэ замдаа явахдаа сайхан амралт зугаалгын цаг эхлэж байгаа юм чинь та нар хүмүүс маань бас техникийнхээ аюулгүй байдлыг сайн хангаж бас хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. Тэгээд бид нар чинь бүгдээрээ цөөхүүлэх нэ шүү дээ. За баяртай энэ хүлээвэн гэдэг өндөрлөгч байна.